За сайн байцгаана уу. Эрдэнэ халуун влог. Иргэн ирж байна. За тэг халуунаа бас их спорттой иргэн ирж байна. За тэр Онгоцны бодлоор ирсэн байна. За одоо яах чинь вэ гэх юм бол Тэмцээн рүүгээ явах гад. Дэлхийн аврал шалралт тэмцээндээ явах гэж байна. За ингээд миний би 11 дахь удаага халуунаа хэд 9 дахь удаага явах. 2 жил юу яасан бэ? 2 жил үндсэн байгаа мэдээж бүжгээсээ завсарсан. Гэхдээ тэр хугацаанд олон ажил амжуулсан байна. Тийм үү? Тийм. Тэгээд цаг хугацаас хурдан өнгөрцөн байна. Тэгээ нэг мэдгээд 2 жил бас влого хийгээгүй завсарлаад тий. Тэгээд дундуур нь бас дуу хийж амжсан байна. Шоунуудтай бас оролцож амжсан байна. Тэгээд энэ жил хамтлагтайгаа эргээд бэлтгэлээ хийгээд ингээ тэмцээнд явах гэж байгаадаа баяртай байна. Тэр хамгийн сүүлийн влог 2022 оны дэлхийн аврал шалралт тэмцээн дээр мөнгөн медаль аваад тэгээд дэлхийн авраас мөнгөн медаль авлаа гэдэг влог оруулсан. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө хамтдаа ер нь нэг цаг хугацааг байн хамт байж чадаагүй. Яагаад гэвэл халуунаа бас одоо багийнхаа хүсэл мөрөөдлийг те бас биелүүлэх гэж өөрийнхөө бас хувийн төлөвлөгөөг биелүүлэх гэж те тэгээд дуу хийж эхэлсэн. Тэгээд 2 жил дандаа дууны хичээлд суугаад бүжгийн одоо бэлтгэл хийхгүй дууны бэлтгэл хийсэн. За бүжгийн клубд очихгүй бүжгийн дууны студид орсон тийм учраас нэг байнгын хамт байж чадахгүй байгаасан орой л гэртээ уулздаг байгаасан. Одоо ингээд энэ жил бол сүүлийн 3 сарын хугацаанд хамтдаа бэлтгэл хийлээ. Одоо ингээд дэлхийн аврал шалралт тэмцээндээ явах гэж байгаа учраас эргээд хамтдаа Эрдэнэ халуун ингээд влого хийх боломжинд бүрдэж байна. Тэгээд манай YouTube хуудас маань бас эргээд жоох амь орох юм шиг байна. Тэгээд Dance Chance гэдэг манай YouTube хуудсыг бүгдээрээ гоё subscribe дараад дэлхийн аврал шалралт тэмцээний одоо гоё сонин сайхантай хамтдаа байгаарай. Тэгээд өөр одоо ямар ч байсан очичоод гоё влог бичлэгүүдийг хийж хүргэнэ. Өнөөдөр чинь 11 сарын 14-нд одоо өглөөний 7 цаг болж байна. Тэгээ манай багийнхаа энүүгээр одоо чекинг хийгээд за гейтэ үлээгээд байж байна. Тэгээ энэ жилийн дэлхийн аврал шалралт тэмцээний жигдэрлийн хувцас маань ийм бор өнгөтэй байгаа. Тэгээ мэдээж Мигүн брэнд энийг хийсэн байгаа тийм ээ. Тэгээ энд мэдээж тэг оролцож байгаа тэмцээнийхээ тоогоор хэд хичээлээ оролцож байгаагаараа од хийдэг. Тэгэхээр энэ бас өшөө илүү гоё үн цэнтэй болж хувирж байгаа. Миний гоё ягаас та 9. 9 те. Бас гоё ярдаад байгаа байхгүй. Нилээ олон жил хамгийн олон жил явсан хүмүүсийнхаа л нэгт орсон юм хоёлаа тий. 2 жил үнсэж гисэн бас олон хаттай шүү. За тэгээ энэ жил өс маань одоо жоох яахаа учраа болохгүй байгаа. Яагаад тэгэхээр манайх энэ жил 2 төрөлд оролцож байгаа. Сарнаас. Амар оролцсон биш. Тий одоо 2 төрөлд оролцож байгаа учраас стандартын төрөл ингээд хоошоогоо гөлчитэр нь самнах хэрэгтэй байдаг. Тэгэхээр жоох ургуулад 2 3 төрөл авцсан байгаа шүү. Тийм байна урагчиж. Тэгээд стандарт латин ингээд 2 төрөлд орж байгаагаар энэ жил онцлог байгаа. Өөрөөр хэлэх юм бол стандартын төрөл 12 сарын 7-нд те 6-нд Германд Латин 12 сарын 13-нд Австрид болно. За тэгээд ийм урт аял битээр хамтлагтайгаа ингээд хамт. Нэлээд гоё бичлэгүүд хийж тэгээ гоё влог хийхлээр дараа нь тэрийг гоё үзэхэд гоё байдаг те. Тэгээ яг гоё дурсамжтай үедээ гоё бичлэг болгоод мөглөх юм бол тэр нь гоё дараа нь үзэхэд гоё байдаг учраас яг иймэрхүү үедээ гоё айл болох гоё бичлэг хийхийг боддог. За тэгээ сүүлийн 2-3 жил бол ямар шалтгаантай одоо бичлэгээ чадаагүй та бүхэн сонссон байгаа. Одоо ингээд гоё бичлэгүүд хийнэ тий. Тэгээ бид бас нэг юм мик авцсан. Мик маань хэр орж байгаа юм бол гоё